Монгол HD телевиз те. Нэг доор тэр бүх шоуг зэрэг хийсэн. Obviously монголчууд, Voice, Одтой бүжиглээ. Эдгээр бүгдийг нэг доор хийсэн юм. Нэг бол хийгээгүй л Үгүй шүү дээ. Нэг жил эхэлж хийгээ те. Obviously монголчууд хийж үзснэ. Чи арчилсан орно шүү дээ. Бид нар ч арчилсан ороо. Гэтэ бид нар ингүүл ингээ биш те. Болцтой ингээ алга болж болцтой. За. Ингэдэм байд, тэгдэм байд. Нөгөө бүх тэр юунууд нь арын албатныхаа сурсан гэж аахгүй. Бүү ингэж ажилт юм. За ингээд дараагийнхаас нь ингээд хийсэн чи бүр амархан бол. Ингээд дараагийнх нь бүр амархан болсон. Ажил дээр гарч ирж байгаа оюутан өөрийгөө супер гэж бодож байл. Нааш. Хөрсөн дээр буу гэдэг амар нэг сөрөг утга хүмүүс ойлгоод байдаг шүү дээ. Тэнгүүд нэг ингээд сөрөг гэж ойлгоод яг үндэ амар сайн ухаж ойлгол амар зөв өгöd байгаа байхгүй тий. Хороо. За бүгдээрээ сайн байцгаана уу? Нэгэн сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд Ог ах бит хоёр. За тэгээд Ог ахаа юу олмоор байна? Студенттэй болох хэрэгтэй байна. Дараагаа дэс үүдэ гадаа хийж штэ гэж байна. Ойл студент байж штэ. Бүтэн кампус гэдэг юм том студент багч. Хаа хамаагүй тий видео гоё юм том студенттэй подкаст хийж байгаа байхгүй шээ яг үнэ. Гэтэ яг үндэ гадаа хийгвэл бас гоё санагдчих надад л нэг гоё. Орчинд харчвал надад жоохон нар тусаад байгаа болохоос шүү. Би одоо энэ дээр аяга хар харагд. Би яг гэрэл. Би бас жоон цагаан. За тэгээд өнөөдөр сайхан өдөр байна. Тэгээд үзэж байгаад баярлалаа. Тэгээд subscribe дарахаас бити мартаарай. Тэгээд subscribe дарснараа бид хоёрын бичлэгийг бас цаг алдалгүй үзэх болно шүү. Тэгээд бичлэгээ өргөжлүүлээд хийсээр байх болно. Дагаад лайк дарахаа бити мартаарай. Тэгээд өнөөдөр юу ярих вэ? Өнөөдөр энэ зоны төлөвлөгөөг бас би нэг жоохон ярмаар санагдаад байна. Би ийш тийш бас явах бодлоо Токионд. Тэр хоёулаа бинийхээ зоны төлөвлөгөөг ярих гэж юу эсвэл яг юуны? Тий. Энэ л. Тэгээд энэ тэнд очиж бас хүмүүстэй уулзаж өөр хүмүүстэй подкаст хиймээр санагч. Би болохоор 8 сарын сүүлээр Токиод байх юм. Тэгээд тэр үедээ бас нэг хэдэн хүмүүстэй уулзаад гоё юм ярилцаж хийж байна. Тэгэхээр Токиод байгаад манай подкастаас орох хүсэлтэй те. Надтай сайхан ярьж мэтгэлцэх зоригтой болсон. Бодлоо. Тэр энэ бол би сайхан ярилцдаг. Тэгэхээр тэр ярилцах хүмүүсээ л бас холбогдоорой гэж хүсмээр байна. Тэгээд хорвогийн өстэй 9 шидийн юмны талаар ярилцах бол би сонирхолтой. Чи би 100 ч яг бас нэлээд ажилтай санагдж байгаа. Одоо хичээл 8 сард одоо 7 сарын ихэнх сар шүү дээ. Тэгээд одоо нэг сарын дараагаас сургууль амрах чинь. Тэгээд шалгалт шүлгээ өгнө. За тэгээс 100-ны амралт гэвэл 8 сараас 10 сар хүртэл 2 сарын хугацаатай байгаа. Тэгээд ямар тач Монгол буцна. Монголд нэг сараар 2-7 хоног л авах бах та. 2-7 хоног нэг сайхан амарч хагаад. Тэгчээд буцаж ирээд интерн дадлага хийх төлөвтэй байгаа. Бондо жоохон дадлага хийгээд янз бүрийн. Тэгээд тэр талаа нэлээд судалсан. Ер нь бол аль болох нөө өөрийнхөө яг юу хийх чадах, юу хиймээр байгаа гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээд ямар ажлын байр дээр гараад юу хийх мэдэхгүй шүү дээ. Яг тэрний одоо яг юу хийхээ мэдхийн тулд одоо 2-3 интерншип хийх шаардлагатай бас тэгээд тэр төлөвлөгөөтэй байгаа. Тэр нэг тиймэрхүү л өөр яг уу бас нэг аяллаар Окинава явахаар болсон. Вау. Яа. Японы одоо 4 хоног тий. Өстой далаа малаа айгуу гоё гэж дуулсан. Тэгээд нэг 4 л хоног баг. Тэр нэг тиймэрхүү нэг 3 том төлөвлөгөө бол байна. Тэг яг одоохондоо бол нэг амар бүгдийг нь бол нэг шийдсэн юм байхгүй л. Nice. Yes. Түрүүн би нэг 8 сарын сүүлээр Токио он гиснээс гадна би цаашдаа ер нь бүх Японоор аялах юм. Nice. Тэгэхээр энэ Японы өнцөг болон бүрт байгаад гой сонирхолтой яриа энэ хүмүүст хүргэмээр байгаа тий. Ингээд нэг юмны талаар ингээд өгтлээ их бодцсон байгаа. Тэгээ бүр тэрийг хүнд хэлэхгүй л бол ингээд бүр ингээд уур нь хүрээд байгаа хүн байвал над руу холбогдорой. Тэгээ би бас өөрийнхөө скежюлийг наашин цааш нь болгоод ингээд суугаад тий. Та ер нь одоо нөгөө Бадарчин подкаст чинь гэдэг утгаар юу? Бадарчилж явал очиж за бадарчлах нь жоохон муухай юм. Зүгээр ингэж сайхан аялж явангаа подкастыг явуулна гэж ойлгож болох юм. Харин тиймэр л. Би угаасаа нэг миний англиар хийж байгаа подкаст Африкчууд зориулсан Африк хүмүүс ордог подкаст гэдэг. Тэгээд тэр подкастынхаа бичлэгийг хийхээр явдаг байхгүй. Тэгэхээр өнцөг болон мөрт очиж яг Африк хүмүүстэй ярилцсан шүү дээ. Африкийг муулдаг байхгүй бүр өгтөл нь муулдаг. Тэгээд тийм подкаст аа. Тэгээд тэрнийхээ хажуугаар оройн би болохоор өөрөө ажиллагүй юм чаа. Тэ? Хоол идэн тийм л ажилтаа болохоор хүмүүстэй одоо уулзч бас монгол хүмүүстэй бас подкаст хийвэл гоё юм болоо гэж. Тийм шүү бас. Хүмүүстэй яг харилцахын ангинд амар дутагдаад байгаа. Тий.
That's why би бас старт хийх юм нөө. Харин тийм. Йоо, ерөн зөвөр жоохон ойлаа чөлөөтэй хамаагүй мэрчих. Би энэ талаар ярмаар хамаагүй яа. Би тань таныг яриулъя. Нөгөө өнгөрсөн хэдэн дугаар дээр бас бит хоёр нэг хальт дурдчихсан нөгөө нэг Монголд болж исэн. Монголд одоо болоод өнгөрсөн жагсаалын талаар тийм. Бид төрөө унгаагаа тийм. Ерхий сайдаа огцруулаад сайдаа унгаасан бид. Засгийн газар огцруулж чадсан. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор нөгөө Африктай бас би харьцуулаад нэг бас хэлээд жоохон хэлж ирсэн. Тэрийг ахиад хэлэхэд яг Африк найстай ингээ манай Монголд ийм болоод байна тий. Ингээ маань залуучууд ингээ үг хэлж гин тий. Ингээ сошиалээр ингэж гин талбай дээр гарч ингээ жагсаж гин ингээ өөрсдийнхөө саналуудыг ингээ хэлж гин гэсэн чи боох та нар ямар гоё юм бэ. Юу яриад юу нь гоё байгаа юм бэ гэсэн чи та нар ингээ юм хэлээд хин нэг нь өхгүй байна уу тий. Алуулахгүй байна уу гэд юу яриад байгаа юм бэ? Энд чи арцсан орно шүү дээ гэсэн. Бид нар цаа арцсан ороо. Гэтэ бид нар ингүүл ингээ биш те. Болцдог ингээ алга болж болцдог. Нэг Африкт зүгээр яг үндэ нэг юм худлаа арчлал нэртэй мөртлөө зүгээр буудалж муудалдаг юм АК барьсан нөхдүүд зүгээр ингээ байгаад идэв шүү дээ. Бослого нэртэй те. Бүр амар. Жоохон аюултай санагдаад байна. Хэн тийм. Тэгээ одоо болохоор яг Кенд яг өнөөдөр одоо ингээд 2-7 хоногоор үргэлжилчихв. Амар том бослого болж байна. Аль хэдийн 6-7 хүн өгчихлээ. Өнгөрсөн жил ижлэгэн бослохоор 60 хүн өгсөн. Юу тэр одоо төр нь одоо иргэдийгээ буудаад байгаа гэсэн үг одоо мэлтээр. Хоорондоо өгч чинь энгийн иргэнч өгч чинь. Тэр шалтгаан нь юу байх вэ? Хамгийн яг жигсаал болж байгаа шалтгаан нь яг л Монголтой адилхан. Ерөөсөө юу? Ирэх чөлөө югдүүлээ. Авилга хийлэх бол нөгөө нэг буруу одоо мөнгөний зарцуулалт явж байгаа байхгүй. Тэгээд би одоо ингээ Монголд айгүй том төслүүд яваад байгаа шүү дээ. Тэг би тэрэнд нэгтлийн баярлж байгаа зэ. Нэгтлийн би тэгтээ айгүй их айж байгаа. Ер нь бол тэр төслүүд явахгүйсэн ч яах вэ гэж бодож байгаа хаяа. Авилга ер нь бол угаасаа явна гэдэг шиг юм. Зөв авилгаас айна гэж байгаа ярьж байгаа юм уу? Гүү авилгаас тийм ээ тийм. Авилгаас л айж байгаа юм тийм. Хамгийн амар юм гэхээр бид нар өөрсдөө бэлэн биш байж амар их мөнгө оруулж ирэнгуутаа тэн дээр төсөл одоо хийнэ гэдэг чинь өөр айгүй сонио. Угаасаа хүртэмжийн угаасаа муу. Өдөртөгч нар сайн байж болно. Одоо жишээлбэл манай үеийн одоо найз юу Улаанбаатар метро цэцлэлээр ажиллаж байгаа байхгүй. Тэг би найзтай бол итгэж тэгэхээр тэр хүн аль хэдийн тэрбум юу төгрөг ингээд эргэлдүүлээд эдэн сая доллар эргэлдүүлээд ингээд үзчихсэн. Өөр орнуудад тийм өндөр тоотой дүн хараа сурчсан хүн байгаа байхгүй. Гэтэл тэр үний доор ажиллаж байгаа нөхдөд. Хотын захиргаанаасаа доорж ирж ажиллаж байгаа нөхдөд. Тэд нар чи хизээш тийм өндөр дүнтэй мөнгө хараагүй байхгүй. Шатлалтаа угаасаа ингээд тийм явал явчих. Захиран зарцуулах тэр юм ингээд бүр чадахгүй байхгүй. Тэгэхээр жишээл Jack Ma-гийн нэг ярьслан дээр гарч ирсэн. Jack Ma өөрөө 5 сая доллар болоо. Би супер мөнгөтэй олчлоо. Тэ гоё одоо ингээ би одоо баян компанитай олчлоо юм уу та. Fortune 50 дээр одоо ингээ супер одоо ингээ ажилчдыг ингээ санал тавиал өндөр цалингаар ажилуулаад ажилдаа одоо ингээ компанид оруулж авсан гинэ. Тэгээд маркетингийн одоо супер гарыг аваад за одоо ингээ төлөвлөгөө боловсруулсан. Нөгөө маркетингийн гар 20 сая долларын төсөлж ороод ирсэн гэж аахгүй. Jack Ma-гийн компани тухайд 5 сая долларын ашиг хийсэн байж тээ. Тэгээ Jack Ma өөрийгөө би тэрбумд олчлаа гэж бодсон. Гэтэл маркетингийн сэхэл нь 20 сая долларын юм ороод ир. Юу яриад байгаа бид нар 5 саяг л олдсон шүү дээ гэсэн чинь. Юу вэ? Би хизээч 20 сая доллароос одоо баг одоо мөнгөн дүн дээр би төсөлж үзэх үү. Йоо амар шүү дээ. Тэгэхээр юу тэр хүн 20 сая долларыг ингээд асуудалгүй тий. Юм чинээ бодохгүйгээр ингэж төлөвлөж төсөвлөж ингэж хийж чаддаг. Тэндээс үр дүн гаргаж сурцсан байгаа байхгүй. Гэтэл Jack Ma юу вэ? Тэ 20 сая маа би амьдралдаа мэдэхгүй шүү дээ. Хизээш тэр мөнгийг ирүүлүүлж чадахгүй. Тэгээ нэг юм жижигхэн машинтай үжиж юм Prius-тэй үжиж тэндээ одоо Формула 1-ийн мотор чихэд хүлээж авч чадахгүй шүү дээ. Хүлээж авахгүй ингээд байгаа. Тэгэхээр яг ижлэхэн зүйл Монгол болох гээд байгаа юм санагдана. Хэдийн өдөртөгчтэй супер гэж байна. Хамаал. Гэтэл тэр доор байгаа санхүүгийн байр чаа тэр яг санхүү дээр нь сууж байгаа тэр хүн чинь амьдралдаа хизээш тийм их мөнгөнд эргэлдүүлж үзээгүй хүн байх юм бол тэгэл юу утах юм те. Тэрийг нэгт хийж чадахгүй. За хийж чадахгүй. За хийж чадлаа гэж бодоход ядаж мөнгө угаах юм бодогдоод ингээ айгүй хэцүү бол. Амьдрал юм сонирн болчихдог. Тэгэхээр улс орны нөгөө нэг ядуугийн индекс яг авилгалын индекстэй угаасаа яг хамааралтай байдаг нь угаасаа харагдаад байдаг. Төдий чиний ядуурлын түвшин их байна. Төдий чиний авилгал их байна. Яг л нөө ядуу байхаар чинь юу байгаад байдаг шүү дээ.
хэрэгцээг хангагдаагүй байгаа шүү дээ. Хоёр дахь шиг хэрэгцээг хангагдаагүй учраас илүү ямар нэгэн байдлаар мөнгө угаахыг л бодно яг. Ямар ч хүн ер нь бол ямар нэгэн мөнгөний асуудалгүй л хүн бол одоо тийм хийхгүй гэхээс хойш мөнгөний асуудалтай хүмүүс бол угаасаа яалтчих юм. Дийлэнх нь шүү дээ тий. Тодорхой нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Гэгэрэлд хүрсэн гэх юм уу. Тийм хүмүүс байхгүй бол удаа шүү дээ. Айгүй хэцүү. Эд материалын сонирхолгүй болсон хүмүүс ер нь бол ховрол гэж би бодож байна Монголд бол. Айгүй хэцүү. Тэгээд Кенд яг юу болсон бэ гэхээр яг Монголтай адилхан. Одоо Монголын хэдэн жилийн дараахыг л харуулж байгаа гэж бодож байна. Амар том төслүүд орж ирсэн. Гаднаас айгүй хөрөнгө оруулалтууд орж ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын Африкийн төвөн тэнд байгуулагдсан. Хэдэн мянган гадаадууд орж ирээ тэр улс ерөөсөн мөнгөтэй болоод эхэлж байгаа байхгүй. Амар мөнгөтэй болсон. Тэгэл одоо авилгалж итгэдэл явчих. Тэгээд амар их мөнгөөр мөнгө төрлөө ороод ирэнгүүт төр одоо тэр яаж чадахгүй те яаж хэлэх тэгээд идэл хэлж байгаа. Тэгээд эзнээс л нөгөө арт директэн тэрийг мэдээд мэдэн гутал нэг гаргаж тавиад тэм гут нөгөө директэн бүр солирч авч юу яриад байгаа юм бэ те бидний амьдрал ийм байж тээ 70% нь ажилгүй шүү дээ 90% нь ажилгүй шүү дээ ийм бахад яаж ийна гэл тэгэл дарчиж байгаа. Би бас ийм бодоод идэв. Одоо ингээд улсын хурлын гишүүд гэдэг байгаа шүү дээ. Яг үндэ тэднээс их амар идэж шалдаггүй баха. Доор нь өдөг тэр ингээл сангийн сайд мэд одоо юу ч хэдий. За нэрийн тут мэдэхгүй ч гэсэн зөв ингээд доор ингээд сайдууд дарганаар өдөн штэ. Тэднээс нь л одоо ингээд ямар нэгэн байдлаар дундуур хаагуур гарын үсгэн дээр хавилгал аваад тэгэл юу ингээд шаталтаа идэл тэр нь ингээд ер нь бол идэл дуустдаг л юм шиг санагдаад байгаа юм. Яг ингээд нэг хүн бол бүгдийн л иддэггүй. Харин тийм. Тэгэхээр би яг энэ төр ийм том төсөл дээр ингэж олноор орж ирэх нь би бол буруу л гэж бодож байна. 10 хэдэн төсөл худлаа. Монгол тийм амьдардлаг төслүүд одоо эргэлдүүлдэг тийм олон хүн байгаа. Яа, бас бодлоо 3 сая хүний за боли хэдэн хувь нь тэр төслүүд дээр ажиллах юм. Яач бас хүний нөөцийн хамсдал маш өндөртэй орно л та. Тэгээ ингээ нэг хэдэн супер гаруудыгаа ингээ хуваагаад нөөцлүүдтэй шаачингууд нэг төсөл дээр ногдох супер ажилтны тоо багасч байгаа. Гэтэ одоо энэ нь шийдэл гэж юу яах вэ? Таны хувьд юу гэж бодож байна? Би бол одоо болцсон дэр гэж яг үнэхээр. Гэтэ боллоо гэдээ одоо яг хамгийн чухал 1-2 л бусдыг юм бойл түр ингээ хацны. Тэр мөнгө чинь ингээд арай нэг өөр замаар одоо жинхэнэ нөгөө нэг эдийн засагч масагчд нь байдаг бол тэр мөнгийг хэрхэн үнцнийг угаахгүйгээр барьж үлдэхүү мөлтгүүгээгээд тэр одоо мөнгө нь байгуул тэрийг баримаар байна. Тэгээд нэмэт зээл авч л ер нь бол яаж бас тэгэхээр зээлээ болчмоор байна. Аваагүй байгаа зээлээ бол болчмоор байна. Ер нь бол ингээд бид нэр яг үнийг хэлэхэд өөх гээд л байгаа биш бол тэгэл тэр төслийг заавал хийж яах. Яг үнийг хэлнэ. Угаасаа эдэгтэй тэр төсөл нь болохгүйгээс хойш хиймээргүй. Тэгээ нэгийг амжилттай болгох чинь. Нэг амжилттай болгох чинь өө ийм ангийн болцтой байна гэд мэдчихэр чинь дараагийн төслүүд намрах явна. Ард иргэд нь итгэн. Тэ? Тэр ажилчид нь өөрсдөө туршлагатай болно. Одоо жишээлбэл Монгол HD телевиз тэ? Нэг доор тэр бүх шоуг зэрэг хийсэн. Америк одоо Монголын авьяаслын монголчууд Voice одтой бүжиглээ. Эдгээр бүгдийг нэг доор хийсэн юм. Нэг бол хийгээг болох тийм. Үгүй шүү дээ. Нэг жил эхэлж хийгээ те. Авьяаслын монголчуудыг хийж үзснэ. За ингэдэм байна, тэгдэм байна. Нөгөө бүх тэр юунууд нь арын албаныхан сурсан гэж аахгүй. Хүү ингэж ажилт юм. За ингээд дараагийнхаас нь ингээд хийсэн чи бүр амархан бол. Ингээд дараагийнх нь бүр амархан болоод. Ингээд амархан болоо явцсан бол. Тэг нэг доор юм хийн гэдэг чинь ингээд бүх юм юугаа ингээд хуваагаад амжилтгүй болох юм л хэрэгсэл. Тэгээд энэний хамгийн том жишээ нэрс Кен бас одоо ингээд аюу их хүн өгч байна. Амар их мөнгөнд бүр аврах том мөнгөнд ярьж байна. Монголын одоо энэ 2-3 төслийн нийлүүлсэн дэмжээр нэг одоо төсөл рүү ингээд шахаж байгаа хөөх тэр мөнгө. Тэгээ тэрнээс л одоо ингээд арт директ нэрс алаа амар ёо тэрийг бүр ингээд тэгэхээр нүд чимшим. Зүрх шимшим нүд чимширсэн. Хараад нүд шимширх юм да. Тэгээ Кент одоо тэгвэл за тийм тослог болж байгаа юм байна тий. Тэрийг одоо тэгээд бусад улс орнуудаас юу мэр чинь яг юу одоо ингээд төслүүд орж ирж байна гэж штэ тий. Тэгээд төслүүд оруулж ирсэн бол тэрийг гацаачж байгаа гэдэг байна штэ тий. Тэгээ одоо тэнцээ яг ямар нэгэн арга хэмжээ бас авахдахгүй байгаа л гэсэн үг. Монголд Кент хин гацаа гэж ард директ нь Гүг. Одоо тэр авилгал идээд дуучиж байгаа штэ. Тэгэл одоо тэрийг одоо явж шаранд явах нь явахгүй юу тий? Явахгүй юу? Хууль хэрэгжихгүй байна гэсэн үг тий. Тийм. Тэрс дураараа ашиглаж байгаа. Тэр одоо тэгээд явж юунд хүрэх бол? Тэр нь жоохон сонирхолтой л байна л да. Тийм. Унаа. Ааха. Эсэргүүцэл гарна. Дотоодын дайн болно. Нэг бол тэгээд дахиад
энэ бүхнийг нэг алж хэдэж одоо жишээлбэл яг тэр сая сүүлийн бослогын яг гол хэргийн эзэн одоо нөгөө нэг манайхаар бол нөгөө хин блэ Норгийн залуу шиг тэр залууг шууд нэрлэлцсэн. Яа. Бослого болоод 2 дахь өдрийн шууд цааш нэрлэлцсэн. Ялч тийм олон хүнтэй газар бас ялч соёл моёлоос хамаардах. Тийм манай Монгол бол гайгүй юм шүү. Ариг бас нэг арай нэг гайгүй. Тийм. Тэр нь зөөлөн. Кенц гайгүй байсан байхгүй. Байсан. Тийм. Гайгүй байжгаад одоо юм болчих. Тэгээ өмнө Кен мөнгөгүй байсан. Яг үнэ хэлээ тийм их хэмжээний мөнгө байгаагүй цаадалтчаа. Тэгээд их хэмжээний мөнгө байгаагүй. Тэгээд угаасаа идлээч нэг амар сүртэй болохгүй. Тэг ингээд гоё болно гэдэг тийм төсөөл угаасаа Кен хүмүүст байгаагүй. Тэнгуут яг нөгөө нэг гоё болж байгаа юм шиг мэдрэмжтөр бол тэр Кений барилга бүр үнэн тасарсан. Бүр янз янзын барилгатай тэгэл ингээд амар гоё хөгжсөн. Тэнгуут нөгөө хүмүүс нь улам л илүү ихийг хүсэл улам л гоё болно. Одоо нөгөө төгжрээ нь алга болох хэвээр. Энэ флод нөгөө үер алга болох хэвээр гэл ингээд ярингуут яг за одоо энэ дэр чинь тгүүлстэй ийм хий. Ийм ч хурдны зам тавь, ийм ч метро орё, ингээд хийгээл орж ир. Тэгэл замхар алга болдог байхгүй. Яа. Гол асуудал бол тэгээд бид нар саваа бэлдээгүй байж айгүй их юм хийх гэж үзээд байгаа юм жоохоо эвгүй. Одоо жишээлбэл бид нар ингээд яг л хэмжээ ихэнх урсгал хурлын гişүүд бол хэлээд байгаа шүү дээ. Юугаа дараалал гаргах чаа. Юунаас эхлэх юм бэ? Priority list гэдэг байгаа шүү дээ. Тэнгуут зарим иргэд болохоор юу гэж үзээд байгаа хэрэг. Үгүй бүх юм чинь зэрэг явчих хэрэгтэй гэдэг байхгүй. Тийм тэр зөв. Бүх юм зэрэг явах хэрэгтэй. Гэхдээ манайх шиг ийм чадваргүй улсын хувьд бол зэрэг явж барахгүй байхгүй. Амжихгүй л тээ. Тийм. Супер улсууд бол ингээд зэрэг явчихин тий. Бүгдээрээ хичээдэг тий. Тэрээс өдөр шөнөгүй ажилдаг улсууд бол чинь. Гэтэл монголчууд бид хизээнийх амар өдөр шөнөгүй супер ажилдаг байсан. Мэдхгүй юм да тий. Хизээнийх ингээд амралтаа одоо ингээд хаян байж ажилдаг байсан. Наадмаар бүгд л зайлал алга болчихсон. Тий. Тийм улсын хувьд бүгднийг зэрэг явуулах боломжгүй. Тийм болохоор дараалал гаргаж ирээд одоо жишээлбэл бидний цахилгаан үнэхээр асуудалтай байвал нэг цахилгаанаа шийдчих. Яа өнөө. Ялцчихгүй. Цахилгаан тэгээд төр нь жишээлбэл одоо хиймээр байгаа юм. Тэр нь үнэхээр чадахгүй байвал тэрийг хэлээд за маань шаахгүй байна уучлаарай. Одоо ингээд манай хувийн компани чаа гэх. Тэгээд тэн дээр харин одоо нөгөө нэг Японы баримтлагдаг юмнууд жишээлбэл юу байдаг вэ? Муухай зөв регуляшнэр бүгдийг барьцдаг. Ингээ бүр бүтэхгүй юм хязгаарууд тавьдаг. Дүрм журам тогтоодог. Одоо ингээд аюулгүй байдал дээр ийм юм гаргавал шууд хаана. Хатуу. Амар хатуу. Тэрийгээ шууд хийчдэг. Тэгээ энийг болохоор нөгөө мяа хийдэг компаниуд юу гэж хэлдэг вэ гэхээр юу гэж эргэж ийм тарих угаалт одоо нийгэмдэр явдаг вэ гэхээр юм хийх гэсэн компанигаа хааж болоо гэдэг хөөх. Тий. Гүг төрийн хийх яаж штэ. Харин та нарын өмнөөр ороод хийгээд байгаа л тэр чинь бол өстэй маш. Тэр бол болохгүй. Та нарыг хийгээд гэхдээ хийх чинь энэ болохгүй гэж энэ бол төр та нарыг чөлөөтэй тавьж байгаа процесс юм байна гэж үзээд тэгээд ингээд хийлгүүл. Тэр бол яаж ч утсан одоо энэ цахилгаан дээр жишээлбэл за та нар хий. Гэхдээ иймнүүдийн мөртөнд Тэнгуут угаасаа хийж чадах компани зөрж штэ. Супер том компаниуд. Тийм нэг бол амар хичээж байгаа компаниуд. Тийм гадны компаниуд орж ирнэ. Тийм л. Гэтэ одоо ийм юм байна л та. Одоо тэр ямар нэгэн компани хийж штэ. Тэгэл ахаал ямар нэгэн байдлаар дүрм журам гаргалаа гэж бодъё. Тэрийг нь яг үндэ бас мөрдөхүү гэдэг бас асуудал байгаа даа. Тэрийг мөрдүүлэх нь л төрийн ганц хийж чадах. Харин тийм. Одоо нөгөө төр өөрсдөө хийгээд байгаа штэ. 100 хүнтэй одоо хийж ийн гэж бодсон штэ. Тэнгуут регуляшн тогтонгуудаа 20 хүнээр тэр регуляшныг хангуулчихад болчих жоох. Ингээ 80 хүн хэрэггүй бол. Тэр 80 хүн чинь хувийн компани руу ажилдаа улам өндөр цалин талаад улам сайхан амьдрах. Тийм ямар нэгэн юм үр дүнтэй ажиллах яг яалтчгүй арга тотмог юм шиг те. Тэр компаниудаа сайхан боломжийн олонгуудаа зөрүүлээд харин хариуцлага нэхэл ажиллаж байгаа. Одоо бид нар нэг бол хариуцлага нэхэж чадахгүй байсан байхгүй. Тэнгуутаа за өөрөө л хийгээд төрчээ яа. Тэнгүүтээ бас идэл. Тийм тэгээд өөртөө бүр болохгүй болж байгаа. Угаасаа тэр хувийн компанид хийж чадаагүй хүмүүс чинь төрлөө орж ирээд хийж чадахгүй л боломжтой. Би жишээлбэл тийм том төсөл эргүүлмэл би чадахгүй шүү дээ. Тэгээ над чиг бач камерыг авч тавьчаад гоё юм хийгээд байгаа. Тийм тий. Мөрөөдөл боломжгүй. Яарч л. Тэгэхээр яг энэ бид нар бол одоо нэг 10 жил яг энэ чигээр явхад бол магадгүй Кени замаар 10 жилийн дараа бидний рүү буутцсан л байж байна. Бас магадгүй те. Яг шүү дээ. Ямар азар гэхдээ нэх амар буу шийд юм гээд байдаггүй. Тий.
Япончуудтай би юу яасан бэ? Чи япончууд юу яахыг сонсч ирсэн үү? Улс төр ярихыг сонсч ирсэн үү? Гүү хизээ сонсож байгаа юм. Ирээ сайн сандаа. Тэр байна уу? Улс төр. Нэг амар сүртэй ярьдаг байхаа. Би ямар ч тааш найзсаа зүгээр ингээд эзэн хаа Монголд ирсэн байлээ ш гэсэн чи өө тийм үү хизээ яах гэж чадсан л гэж тийм юм ярьсан. Улс төр ярьдаг байхгүй. Яг гэж бодчих чи. Уусаа яг улс төр нь яг үндэ тэгээ нэг амар иргэдийнхаа яг үндэ боол штий. Иргэдийнхаа сайхан амьдралаар хангах хэрэгтэй. Тэ? Тэрийг тэгэл хийж байгаа юм чинь нэг амар яриад их юм байхгүй штий. Сайн нэг амар шүмжлээд байх. Энэ байх ч гэсэн нэг амар сүртэй шүмжлэхгүй л байх. Тэглээш боловсралтаа л анхаардаг. Яг улс төрөөр явдаг сурагчид нь ярьж иж магадгүй л тэгээд би бол нэг сонсож байгаа юм яг үндэ. Би айгүй тийм иймэрхүү төв философи дуртай найзаас асуусан байхгүй. За. Яагаад Sorry. Яагаад танаа иргэд улс төрөө ярьдгүй юм бэ? Асуусан байхгүй. Яриа дууссан шүү дээ гэсэн байхгүй. Би ойлгохгүй юу гэсэн. Яриа дууссан. Юу гэсэн юм гэсэн чинь. Бид нэр айл 50 60 70 80 жилийн өмнө энэ талаар хилцээд үхэн үхээд чигсаал гарах нь гаргаад хоорондоо мөргөлдөөд зодоон зохион болоод шороо оронд яваад тэгээ дууссан байхгүй. Тэгээ тэн дээр бид нэр амар их юм хэцүү зүйлийг үтсэн. Одоо бид нэр ярихаас яг үнэ хэлэхэд айдаг. Айдаг. Ахаа тийм болох вэ гэж байна. Тэгэхээр тэгүүлэхин тулд бүгд хувьдаа тийм юм гаргахгүй тулд хичээдэг байна. Тэгээ улс төрийн жишээлбэл мөнгөө идэхдээ хүртэл цэвэрхийддэг. Уус тийм л ах яг дөрөм журамтай иддэг байна. Идвэл тэдний хувийг идэнэ гэдэг байна. Тэгээ тэр дээр ер нь бол ингээд айгүй тийм юм зохистой идэлт явагдаад гэхдээ ингээд хөгжүүлээд ингээд тийм л ах. Тэгээ идэлт явагдаж байгаа болохоор Япоос одоо жоохон доошлж штэ. Идэлт явагдааг бол тэнд магадгүй гоё явах байсан штэ. Улам сайн явах байсан. Гэтэл идэлт явагдсан болохоор жоох унж байгаа. Гэхдээ амар тийм хязгаартай явсан бод. Дэлхийн топ 3 дээр амар удаан жил барьж одоо топ 10 дээр явсаар л штэ. Унаад. Тэгэхээр монголчууд магадгүй тэр замыг туулах. Гэтэ уусаа кен тим замыг туулаад байгаа юм шүү. Би тэгээд уусаа яг туулах ёстой замаа л туулах ёстой юм байна. Гэж би ойлгож байна яг үнэ. Гэтэ бид нэр суралцаад яагаад тэрийг нэг алгасчих болохгүй юм бэ гэдгийг л бас үнэ. Яг үндэ одоо ингээд суралцаад алгасчих ёстой цаг штэ тий. Тийм болохоор цаг алдцсан яваад байгаа байхгүй. Харин тий. Япончууд бол бүр айл хэдэн алхам төрүүлсэн байгаа байхгүй. Эсвэл угаасаа тэнд бүх юмаа хийгээд эрт эхлээд эрт бүх юмаа үзээд үнэхээр амар юм болж исэн юм билээ. Японы улс төр бүр үнэхээр бүр тайлж барамгүй юун тэр Монголын одоо тэр манай химийн нэг хим билээ. Сая ингэдэг чинь. Оюун эрдэнэ чинь бол нэг тийм мэдээ шалаагүй. Яг үнэ. Уус идээчгүй. Нэг юм идээчих واخ уу? Би бол тийм. Кени тэр хэдэн юмнуудтай харьцуулахад бүр шалахгүй. Гэхдээ ард иргэд болохоор яагаад вэ гэхээр жоохон байсан ч хамаагүй болохгүй шүү дээ. Гэдэг юм жоох мэдээд байгаа байхгүй. Хэрвээ тийм юм бол одоо хэдүүлээ тэр төслүүд дээр нь тэгвэл яаж улс орнууд яаж төслүүд дээр бас фейлцэн гэдгийг бас сурчмаар. Тэр төслүүдийн амжилттай болохын тулд яг юу золисон гэдгээс сурчмаар. Япоос тэр төслүүдэд амжилттай болохын тулд өдөр шөнөгүй ажиллаад их ажилласаа болоод үхтлээ. Тэгж ажилласны үр дүнд л тэрийг амжилттай болгосноос ш Монгол шиг work life balance гэж шаажсан. Амжилт түрээг واخхой. Америк ч гэсэн тийм үстэй. Уус тийм л хэл та. Японы ингээл өмнөх үеийн ихнийг одоо манай их сургуульд би их сургуульд багшилж байгаа шүү дээ. Манай их сургуулийн одоо энэ дээшээ 40 50 та хүмүүс ингээд 40 40 50 60 та одоо ингээд багш профессорудаас ингээд асуухаар одоо ажилтнаас ингээд асуухаар харьдгүй шүү дээ гэж. Яадгүй. Харьдгүй л байсан шүү дээ. Яа бас ойроо хар болж явах сууж л тасцсанд ажиллаж л байдаг гэсэн. Гэрлүүгээ харьлаач компьютер авч ажиллаж л байдаг гэсэн. Одоо харин ч ажиллах нь багасаад байна гэд ихэнх нь одоо өчигдөр жишээлбэл би гинтийн ажиллахаараа орой 10 болт ажиллахад манай deputy manager ажиллаж л байсан. Манай дарга 9 болтол яг ажиллаж манай юуны хилцэн захирал ажиллаж 9 бол ажиллаж за sorry би төрүүлээ явлаа шиг уучлах уу явж байгаа. Тэр нэг уусаа юу ярихтэй уусаа ойлгомжтой шүү дээ. Тэгжээс л энэ сургууль ингээд тий мөсөөсээр хэр ажилласан байна тэгэл ажлынх нь үр дүн тэгэл ямар хэлүүлэлт угаасаа үр дүн ямар байна
тэгэл хэр ажилласан л харагдана л та. Энэний идеал хувилбар нь болохоор ажлын 8 цагта асар үр бүтээмжтэй ажиллаж агаад гяс хараад явах нь идеал хувилбар. Гэхдээ чаддгүй маа. Ажлын 8 цагт ийм гоё ийм супер ажилтдаг хүн байх боли. Манай Америкт ажилтдаг найз юу гэж дарга нь юу гэж хэлсэн хэ. Чи өдөрт яг 2 цаг л яг төвлөрөөл код очижвэл ингээд чи бүр супер ажилтдаг шүү гэж хэлжсэн. Тэгээ тэр шиг монголчууд яг 2 цаг л төвлөрөөл үнэхээр супер ажиллаж чадчихвал fine. Японч тэгж чаддгүй байхгүй. Чаддгүй болохоор за тэгвэл ажлын цагаа 12 болгож байгаа нь тэр дундаа 2 цаг ажиллая. 1 цаг одоо ингээд бүр бүтээмжээ суугаад 10 минут бүр бүтээмжтэй байгаа. 1 цаг бүр бүтээмжээ 10 минут ингэсээр байгаад ядч нэг 2 цаг болгочихъя гэд үзээд байгаа байхгүй чамаас. Тэгэхээр өөрсдөө айгүй боддоор үнэлээд нь шүү дээ. Би ийм суперэмтэн биш. Би угаасаа хийж чадахгүй тийм болохоор би уртл ажиллах хэрэгтэй. Монголчууд тэрийг ойлгож байна. Өөрсдөө суперэмтэн юм шиг. Тэгээ ажлын цагтаа яг бодтой яг сэтгэж өгөхгүй л байна л та тий. Яг бодтой яг нэг юм газар дээр хөрсөн дээр буу гэж их ярьдаг шүү дээ. Гэтэ өөрсдөө буугаагүй л яг буугаагүй юм шиг ажиллаж байгаа байхгүй. Yes. Үнэхээр. Гэтэ би ч нэг ажилтаа гараагүй ч гэсэн яг үндэ зүгээр. Зүгээр хажуугийн өнцгөөс харахад бол уус тийм сан. Тий. Тэгээ яг сурагчдсэндээ энийг ойлгож л ажил руугаа ормоор гэж бол би хэл. Угаасаа тийм амар ийм секси юм байхгүй ажилд ороод. Айгаад байх ч юм байхгүй. Үнэхээр тийм секси юм. Үндэл одоо энэ юм дээр ажлын байран дээр л байхгүй. Чи юу ч чадахгүй. Чи хинч биш. Чи ямар ч супер сургуулийг, ямар ч сайн дүнтэй, ямар ч суперээр төгссөн байлаа чи бол хинч. Ер нь бол адгийн муу шаарл гэж хэлсэн. Ямар ч одоо ажил дээр 5 жил ажилласан хүнээс л муу л ажил. Чи ямар ч хэрэггүй. Компани угаасаа шинэ ажилтнанд ямар ч хэрэг байдгүй гэж. Ямар ажил хэрэг бол тэг хэдэн жил ажилласан хүн хэрэг бол. Тэр шинэ ажилтныг яагаад аваад байдаг вэ гэхээр ингээд сураад дадлагчаад юм хийдэг болоосаа л гэж байлгаж байгаа. Тэгээ тэр нэг юунд компанид одоо арай нэг өөр нэг юм өгөх те. Нэг юм бас ингээд хөтлөө ажиллангууд хажуутлын нэг 10 жил ингээд налагаа суудсан баачгаас нэг ийм гөлөг яаж ийна те надаас илээ шахах гэдэг юу ChatGPT гинүү гэдэг ингээд. Манай ажлынхаа одоо бүгд ChatGPT ашигладаг. Яагаад тэгээ би ороод өдөр болгон ChatGPT ярьж байгаа. Үгүй ингэж байна. Би ингээд ичиж байна. Миний мэйлийг эдгээр чи миний ажлын талыг нь хийж юм. Манай дарга хүртэл одоо ChatGPT гаргацсан. Copilot гаргацсан гэж байгаа байхгүй. Тийм бах тийм. Гэтэ яг бас бусад филд одоо нөгөө ажлын салбарууд яг ямар гэдэг мэдвэчсээр. Тэгээ яг өөрийнхөө яг ажиллаж яасан туршлага дээр л ярьж байгаа шүү дээ. Өө би бол бүгдийг л хэлчихэ. Тэгээ тийм биш бол харин ороод ирэхгүй. Тийм бишээ нь хэлэхгүй. Үнэхээр тийм одоо ажил төгсөн гутаа, орон гутаа компанид айгүй үн цэн бүтээгээд компанийнхаа орлогын 1% бүтээг авцсан тийм одоо супер шинэ ажилтнтай одоо хүн байдаг бол орж ирээд хэлмээр ярмаар. Би бол байхгүй л хэлчих. Миний хувьд бол яг үнэх амар байх бүх 100% гэхээс илүү яг зөвхөн хүн үнээсээ л хамаарах байх л гэж бодоод яг харах өнцгөөс ингээд хүний яг тэр ажлыг яаж хүлээж авч тэр хүн дуртай хийж дургүй хийж нэгээс юунд хамаархлах гэж бол найдаад. Шинэ ажилтан бол миний хувьд бол юу ч хийж чаддаг. Ядаж олигтой мэйл хийж чаддаг. Зарим нь солиот юм CCBC гэж мэддэг шүү дээ. CCBCC мэдгүй шүү дээ. Юу юм? Мэйлэн дээр CCBCC гэдэг ингээд нэгээ ч ялгаж reply олооч мэдэхгүй. Тэгээд юу урд нь юу гэж хаяглах хэвээр гарчгийн дээр яаж үчих хэвээр. Одоо ингээд нөө ChatGPT зааж өгч чадах юм зааж байгаа байхгүй. Тэнгуут за окей за мэйл ингээд ChatGPT-ээр бичвэшлээ юм. Тэгтэл тэрний цаана одоо яаж тэр хүний IAV-г олж бичих үү гэдэг чинь ChatGPT яг үүнд бас яг сайн. Тэр ChatGPT бол угаасаа яг тийм. Шууд одоо ингээд би бичээд Японоор ингээд бичүүлж дуусныхаа ардаас би тэгтээ уншдаг. Яаж энэ хүнийг би эвтэйхэн найрах вэ гэдгээ би өөрөө тэрийг найруулах хийхгүй л тээ. Тэр ChatGPT баахгүй. Яа тэгэхээр миний нөгөө хүнийг би нөгөөнийхээ тодорхойлт юм бол бичиж хэлж өгöd байгаа шүү дээ. Миний prompt бол айгуу сайн. Манай нөгөө талын хүн ийм насны ийм хүн бит хоёр өмнө ингэж ярилцдаг байсан. Одоо ийм харилцаатай хүн бит хоёрын өмнөх мэйл бол энэ байна гэдэг өмнөх мэйлийнхээ өгөөд тэгээ бичүүлж яхад л сайн бич. Миний prompt бол айгуу бос хүмүүс одоо энгийн prompt-оч мэдэхгүй байгаа хүмүүстэй харьцуулахад бол миний prompt бол амар. Яг үнэ. Тэгтэл ChatGPT бичих байна. Тэгэхээр ажил дээр гарч ирж байгаа оюутан өөрийгөө супер гэж бодож байвал нааш шүү. Яа би энэ үгийг өөртөө хэлмээр байна. Би өөрийгөө аягүй дажиг амтлал орлоо л гэж хэлсэн. Тэгэл хинчилчихсэн. Одоо ингээд бодоход бол би бол бүтэхгүй л. Тэгтээ угаасаа нэг амар өөрийгөө супер гэж ботцсон хүн угаасаа ойлгомжтой л нэг юм. Угаасаа юу дуусахгүй шүү дээ. Өө суралцаад дуусахгүй шүү дээ. Яг энэ бол бүр насан туршдаа суралцах.
Яг үндэ even бүр том Elon Musk ч хүртэл алдаа гаргадаг л тий. За арай ч Elon Musk бүр уусаа том аавар хүн ярьж байгаа. Зүгээр л тий. Том сурд хүмүүс нэг супер болохгүй л. Харин тийм. Зүгээр аль болох зүгээр улс өөртөө хөрсөн дээр буудаг сэтгэлгээтэй. Тий. Тийм л байхад л болно л гэж би одоо ойлголоо. Таны ярианаас. Зөв үү? Тэг би яг нөө дөнгөж төгсөөд ажилд орсныхаа дараа нэг тэнийг бодсон. Наа ингээ хөрсөн дээр бууг шагаадсан байхгүй. Тийм би бүр маш шүү гэж бодоодсан байхгүй. Тэг би тэрийг яаж хүлээж авсан гэхээр хөрсөн дээр буу гэдгийг би ингээд өөрөө супер ээжж өөрийгөө дар гэж ойлгоодсан байхгүй. Тэг ингээ доороо байгаад бай гэж ойлгосон байхгүй. Тэг зарим нь бол тэгж л хэлжлээсэн. Тэг уусаа хөрсөн дээр буу гэдэг амар нэг сөрөг утгаа хүмүүс ойлгоод байдаг шүү дээ. Тэнгүүд нэг ингээд сөрөг гэж ойлгоод яг үндэ амар сайн ухаж ойлгол амар зөв өгöd байгаа байхгүй тий. Өөрийнхөө яг одоо байгааг зөв тодорхойлчих. Тэндээсээ эхлүүлээ чи яарэ сайн сайжраарэ гэх. Зарим хүмүүс бол зарим одоо манай симпанерыг тэгж л хэлчихсэн баг. Байгаад эргээ утгаар. Хөрсөн дээр буудаг нь. Гэхдээ чи өнөөдөр өөрийгөө 10 гэж үнэлээд байна. Чи яг үндэ 3 юм аа. Би чамайг 0 гэж хэлээгүй. Чи 3 юм аа. Тэгэхээр чи яг 3 гэдгээ ойлгочоод одоо 3-аас чи 4 болоод 5 болоо юм аа. Тэгэхгүй болохоор чи өөрийгөө 10 гэж бодонгууд 11 12 болохгүй. Гэтэл чи яг үндэ 10 11 12 болж гин гэж бодсон авч яг чиний бодитод 3 хээр байгаа байхгүй яа. Тэгэхээр чи 3-аас 4 болох алхмыг биш 10-аас 11 болох алхмыг би өөртөө тохирохгүй алхмыг хийгээд байна гэдэг утгатай байсан. Яа бас үнэ. Өөрийгөө аим хит үнэлцэн те. Тэгээ уусаа чадчих ингээд. Гэтэ ямар at some point тэрүүн дээр өөрийгөө хан мөргөл унаал тэгэл өөрийгөө ухаархах л та. Юу Кантогийн ороод ирлээ. За одоо манай сургуулийн баяр хэлсэн. За ерөнхийдөө ингээд дуусгая. Төв. Хөрсөн дээрээ буу. Гэдэг л яваа. Тэндээсээ эхлээд сайжир. Тийм. Тэгээ сайжир. Галс буучаа галс одоо ямаар. Доромжлаад байна гэж ойлгох хэрэг байхгүй тий. Тэгээ би бол угаасаа аль хэдийн хөрсөн дээрээ ингээд бууцсан. Буугаал яваал юм гэж байна. Тэрхий тэгээ. Тэгээ ер нь бол өөрийгөө муу гэдэг хүлээн зөвшөөрөл. Тэгээ хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл чинь айгүй уусаа хэцүү юм шиг байна тий. Амар. Хүлээн зөвшөөрөл би ч зөвшөөрөхгүй. Би бол одоо өөрийгөө онцгой амтан гэдэг юм одоо бодоолох шах. Одоо ингээд үзэж байгаа хүн ч гэсэн яг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөхгүй л байгаа даа. Тэрийг хүлээн зөвшөөрөхийг одоо хөрсөн дээрээ буу гэж би бол ойлгоод байна. Ань тий. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь чи яа гэсэн үг шүү дээ. Тэрнээс чи сайжирнаа л. Тийм байна. Гэсэн үг шүү дээ. За тэгээд өнөөдрийнх тэгээд сайхан ярилцлаа. Огийнхтай баярлалаа. Тэгээд ямар тач улс орны авилга Кен ус, Монгол ус, Япон улсын одоо харьцуулалт хийж ярьж үзлээ. Тэгээд сонирхолтой байд юм байна. Эдлээ том төслүүдийн хэрэгтэйг нь л түлхий хэрэггүйг нь майл гэж хэлээ. Бисаа ингэчихсэн шүү Андар. Андар өөр энэ 2 3 нийлгээр орчихсон. За тэгээд өнөөдрийн яриаг дуусгах сайхан ярилцлаа. Бай. За thanks. За ингэж дуусаад гэхдээ жоохон омацрын талаар ярьчих уу юу? Жоохон. Энэ одоо зүгээр Японд сайхан боломжтой. Юу ядгийн тий? Нөгөө ингээд 100 болохоор ч юм уу. Ер нь ингээд аль нэг уюуд дээр ингээд гоё баярууд болтгийн. Аха. Тэгээд энэ манай Акита жишээлбэл ийм Канто фестивал гэж байна. Энэ Канто мацрэ гэдэг болтгийм аа. Ингээд гоё юм өргөө төгчм тоглоо та. Ингээд бөөнөрөө баярлж идэж уугаад ингээд айгуу гоё юм баяр болтыг мацрэ гэдэг баяр шүү тий. Баярыг бол нэр утгаар нь тэмдэглэж байгаа маа японочд бол тий. Гоё тэмдэглэн мөнгийг айгүй хийн хамгийн гол нэрээс мани эдийн засаг мани шүү дээ. Айгүй тийм том түлхэц өгдөг тийм зүйл байгаад байгаа. Тэгээд сайхан зуны сайхан орой тэгэл ийм дуус сонсохоор бас нэг юм спиричуал юу мэдрэгддэг шүү дээ. Нэг юм. Гэдэг. Харин тий. Зон боллоо тий. Ямар гоё боллоо та. Сайхан л та. Гоё л таа бас. Тэгээд дараа Канто фестивалийн янз бүрийн дугаар оруулах хичээнэ. Чи орохгүй байна. За тэр ч явах тий. За тэгээд баяртай. Peace out. Ciao. хороо